Би Эрдэнэт ингээд ирсэн хүмүүс ямар ээлтэй нутаг гэж боддог. Хүн болоод бүх дурсамж маань яг энэ нутагтай л холбоотой. 9 онд манай өөрөө яг нэг саарл үрээ Эрдэнэтэд дайрагдчихсэн. Хадагтай морь хөтлөгч ер нь тэгэл. Монгол наадмын ерөөсөө дөрвөн тим юм чи. Зарим шинэ морь мал гэж байгаа юм шиг айрагдахгүй болохоор бас жоохон тийрээд идэх байхгүй. Тэр чи одоо нэг хорн гараагүй л байгаа байхгүй. Орхотоо толол заримдаа бөөнөрөө сайхан. Хүнд өөрийгөө ойлгуулж чадахгүй амтныг л өөрөө ойлгож ил болохгүй мөр чи ингэ нүд нь хүртэл ингэ нэг тийм одоо хүнээр л нэг тийм гонигтай юм шиг болчих. Би бол нэгэндөө үдээ. Тэгэхээр арай хөл гаранд байгаа юм та. Арай олон жил уралддаг. Морь хүүхд хоёр минь тохиод тэгээ тэр хашаанд орцсон багтал тэгэл тэр наадамж яргалтай шүү дээ. Түмний нэг зураг контент. За би Аранга аймгийн Бацангийн сумын угуул Орхон аймгийн Баян өндөрсөн морийг нэмжүүн оруулж чадсан. Би ч одоо бүр багтаа 2-3 настай та палмахыгаа дагаж л ирсэн гэж ирдэг. Ер нь гэрийнхнийгаа хэрэг багтал ирсэн юм шиг палмахыг дагаад палмах наашаа ажилтлаар ирэл тэгэл дагаж. Тэгээс үлдэн манайх ирсэн шүү. Нөгөө хүүхднаас мас цэцэрлэг бүх юм маань л энд л өнгөрсөн. Дунд ангид Дайрамаа багшийнхаа ангийг төгсөөд тэгээд 9-р ангиас би Хандмаа багшийнхаа ангид орж ирсэн. Манай ангиас ч бас гайгүй одоо залуучууд нэлээд ирсэн. Дуучин болд самбын дэлхийн орог Марл Эрдэнэ гэдэг манай одоо тэгээд спорттой бас манай анги айгүй сайн байсан шүү дээ. Цагс моксоор манай ангийнхан ч төрүүлээд л сургуулийнхаа юм төрүүлж байна. Ороод тэглээ байж байгаа сүүл 5 дугаар мөнгө 1-р мөнгө зэрэг. Ер нь 5 дугаар мөнгөтэй байж байгаа л төгссөн дөө. Би ч яг хүүхдтэй байхаас палмахыг л дагдаг байсан л да. Тий чинь нэг 7 үе хэлээд гэсэн яг тэр хэсэг 7 залуу хүүхдүүдс тохойд. Тэгээд бүгдээрээ палмахтай туслаад зуны амралтаараа бүхэл амралтаараа эмээ дээрээ очдог. Тэгээл палмах маань тэнд мормолоо үйдэг. Тэгэл биднээс чинь дагаж хүүхдээсээ л ахуулж л мормол яс. Манай ах мах уйлахад төсөл морих боломжтой. Би үл цөөхөн жил юмсан. 10 жилийн төгсөөл тэгэл 9 оноос ахуулаад ер нь шууд морь дээр шууд гарсан шүү дээ. Өлөөс нь 12 сар 1 сар гэл 8-9 оны заагаас гицас их сургуульд хуулийн ангид 5 хоногоос сурсан. Манай палмахч нь хуульч юм шүү. Палмахч гэлэн болно гэж хүүхдтэй байхдаа боддоосэн. Тэгэл ерөнхийдөө тэрийн угаараа л их засаг руу ороод тэгээд 5 хоног. Тэгээд нэг хотод нэг хідээч чүг заа шиг гэл тэгэл ээж автай яриад. Тэгээд хүний ёсныг юу л идэв шиг л дээ. Зураг юм. Тэгээд яг тэрүүгээр л явж байгаа л гэж бодоо. Ганц 2 жил яг морь унж яасан. Тэгээд аймагч чинь их баг дахиж үзүүгэж дууралтсан. Аймгийн наадмын нэг хязгаал өрөөл унж урсч утс. Тэгээд баг барьгаад дагаас. Манай нөгөө ах уйлах хоёр яг бид чинь ганц 2 насны зүрхтөл. Тэр хоёр унаал дараад нь би унах жил миний яг доотлын 1 насны дүү сайн ундаг болол. Тэр ингээд дундх нь болохоор тэгэл морь зөр тойруулах хонь хоргоны цавхар бахар явах байтэл бас нэг амарч өөр морин төссэг сайн гойс юм аа. Ганц нэг ер нь наадамд морь унах гад ирсэн тохиолдол үзчихдэг болохоор гайгүй тэгэл үзэхгүй тохиолдол гэртээ имэд тэгэл хийдэг гэсэн. Манай эмээчтэй бид чи ер нь тэгэл имэд дээрэл өссөн дөө хүүхдтэй байхдаа. Тэгэл ер нь бол одоо худалгаа их хоёрыг бол ер нь манай эмээ айгүй үздэг. Ер нь бид эдийг ер нь худлаал ярьж болохгүй л гэж л. Хүн ер нь худлаа ярих л тийм буруу л гэж л өсгдөг шүү дээ. Манайд палмах манай ээж эднес бас л шудрагд төрлийн хүмүүс шүү дээ. Ер нь их худлаа ярихгүй те. Худлаа ярих ярьж чаддаг юм аа. Баригдчих гэдэг юм шиг сонин санагдаад. Айгаад тийм. Тэгэхээр ер нь багасаа л ер нь нэмэгсэл ажилсаг тэгэл нэг худлаа ярьж хулгай ярихгүй байх талаас нь л өссөн. Бид ч өглөө ээлжилж ус туглын нэвлэж өгдөг байлаа хүүхдтэй. Хурганд хургаа хариулна. Тоглаач бараг хариулна тэгж л өссөн. Би ч анх ирэл тэгэл нэг палмахаа заавар зүйлгээр морь мал унж ууж яаж байгаа. Сүүлдээ нэг айхтар яаж өгөхгүй харна бэлгийн ах дээр очиж Оногийн Батөлөг манлаад ирчих. Туслахаа ичэрчихсэн. Тэгээ тэндээс ер нь бол нэлийн морь их одоо эрдэм одоо багцаагаас урж авсан. Ерөнхийдөө яаж морийг идэлдэг ямар хөвгчтэй байлгаж мороо тахиулдаг юм. Тэгээ өмнө нь бол яг нэг тийм тоочны заасан хүн байхгүй болохоор өөрснөөхөө одоо нөгөө хүүхдэлгээр заримдаас баг хүн дуурах маягтай ч юм тэгсийгээд л
заримдаа ч нэг өөрөө бодож байгаа за нэг ингэж үзье гэх. Ерөнхий юм бол Хоногийн Батлаг хасаад очсон таашаасан. Морь ихэд ч гол нь уйж байгаа морио сайн мэдрэх нь хамгийн чухал байхгүй. Морьчод хүн шиг урдаас за миний энд ингэж яг өвдөд байна. Тэгээд энэ би нэг болохгүй байна гэж хэлж чадахгүй шүү дээ. Чи амт юм чинь. Тэгээд морио ерөнхийдөө харна. Одоо ингээд за ямар хуу хүчин дээр ингээд аваачих юм бол морь хүндүүргүй тий тавих уу. Хөл гараа авахгүй байх уу. Хит их тарган байвал хөл гараа авах магадaltaй. Болоогүй байхад нь хурд нээж хүчтэй ажиллая гэх юм бол хүн буларчдаг шүү дээ хүн ч гэсэн. Яг тийм болчихно. Тийм учраас ерөөсө тэрийг л ингээд ерөөсө мэдэрж яана гэдэг чинь хамгийн чухал. Морой би ингээд за ингээд булраачлаа хүндүр суулгачлаа гэхэд тэрийг мэддэг байх хэрэгтэй. За миний морь нэг тэгчлээ. Тийм учраас одоо болохгүй юм байна. Нэг ингээд одоо яа тэрийг болиулах уу булраа юм тий. Тэгжиж яа. Тэгэхгүй тэрийг мэдэхгүй зүгээр л барьж авч уяал нэг компьютер шиг тий машин шиг ч юм уу. За ингээд өглөө барьж авч уяал давхуулчаар болчихдг юм бодоод ер нь морой яаж одоо ямар хүчин дээр давхуулах уу яах вэ гэдэг юм бол мэдэрхэл. Одоо тэр нэг хийл хүнд өөрийгөө ойлгуулж чадахгүй амтныг л өөрөө ойлгож л уяна гэсэн үг шүү дээ. Энэ зүгээр за би нөгөөд чинь хүнтэй ажиллаж байвал бас өөр шүү дээ. За багш өнөөдөр би нэг тэгээд байна гэдэг урдаас нэг юм хэлсэн шүү дээ. Тэгэхгүй тэр чинь өөр юм зогсчл байна. Тэгэл ерөнхийдөө ингээд болохгүй гомор чинь ингээд нүд нь хүртэл ингээд нэг тийм одоо хүмнэр л нэг тийм гонигтай юм шиг болчихд. Ингээд нэг сонин нүдтэй болчихд төхөр булангартаа тэгэл хөл гараа ингээд янз бүр тавихаас ахуулаад болохгүй гомор. Тэр болгоно ажиглана. Тэр морь болгон чи янз янз тавих. Зарим нь таргандуу тавихдаг морь байна. Зарим нь турхаа тавихдаг морь байна. Уржилэн таргандуу тавихгүй л болохгүй гомор. За жоохон энэ жил нэг инглээд үзье гээ. Уржилэн ингэрээд ингээд хитрхи цөмөрцөн морь. За энэ жоохон бас тамиртай тавихгүй юм. Жоохон энэ жил тамиртай ууж үзье гээ. Тэгэл янз үзэр үзнэ. Тэгээ тэрийг мэдэрч өнгөрсөн жил ямар байснаач мэдэхгүй дахиад нэг нөгөө хуучин шигээ үзээд байвал тэр морь бол тэгэл тэр карьер нь тэгэл 1 2 жил 3 жил болно тэгэл дууссан шүү дээ. Морьны тийм юу ч карьерч бас богино шүү дээ. Энэ хөлн доголол бол тэгэл ямар ч амжилтгүй бол. Хамтран ажиллагч Эрдмит компани мал төхөөрөх мах боловсруулах үйлдвэр их байглаас дэлхийд хүргэн Эрдмит компани хамтран ажиллагч Лили Дент шүд эрүүн нүүрний гажиг цэцлийн эмнэлэг. Таны нэмсэглэл бидний зорилго. Одоо бол чинь бид чинь ингээд 12 сараас морьдоо орж ирэл наадам улсын бүсийн наадам 7 сарын 27-8 болно шүү дээ. Тэр болтол яг морины хажуус салахгүй яг тамирчин шиг болгочих юм л да морь. Хуучин намайг хүүхэд байхад бол ингээд морьдоо яг уйсан үедээ уйж байгаа л бос үед нь тавиад орчихдаг. Тухайн үед л одоо өв уламжил яг зүгээр ингээд ганцхан наадамд нэг л уралддаг байсан шүү дээ. Өднөөс хүүхэд байхад. Одоо бол ингээд уралдаа наадам олон болцсон. Спортлог тал руу орчихсон. Тэгэхээр нөгөө морой бас тамирчин шиг байлгаж илээ. Маргаашийн одоо нөгөө бороотой өдрөл ерөнхийдөө сэрэг өдөр тамиртайхан морьч арай дээр тавьдаг байхгүй. Бороо мороо орохоор. Нөгөө барай өглөө арай багасчдаг. Нартай өдөр тийм халуун өдрөл нингэн морь бас арай илүү явах магадaltaй. Ингээд 5 сарын 20 эднээс болоод бид бэлтцсэн юм чи. За энэ зуны наадмаар яг бороотой байна гэж бас бэлтгэхэд бол хэцүү. Тэгэхээр бас тэр чим ингээд бас нэг Азиандоо бас нэг байгалийн бас нэг юу те. Тиймэрхүү өмч нөлөөлнө. Гэтэ яг ер нь бол сэрүүн бороотой үед бол тарган тамиртай морь зүгээр. Морь хүмүүс өөр өөр л үйж байгаа. Зарим тамиртай таргаа үйдэг хүмүүс. Би бол нингэндөө үйдэг. Тэгэхээр арай хөл гаранд байгаа юм та. Арай олон жил уралддаг. Их тарган морьч нөгөө хөл рүүгээ орчих магадлал өнтертэй байдаг. Бярдад давхад. Нингэн морьч юм бол хөлөндөө орох нь хамаагүй гамтай. Тэгэхээр би бас олон жил би чи хээр морой гэтэл даагандаа манай нэг найз би нөө хот руу явж нөө бэлгээхийн туслахыг явахдаа үлдээч байсан. Цогдорч гинээс. Тэгэл шүдлэнгээс нэг өөрөө гардаж байсан. Одоо ер нь хөлөндөө ер нь ямар ч байхгүй л одоо 8 тамир гэдэг чинь 5 6 жил асуудал гол уралдаж байгаа. Вачкагийн зээрэн зээрдэхтэл би ер нь л их нэнгэн тавьтай хазар гихт. Тэрэндээ ч хөлн арай жоохон тийч гонтой байдаг. Тэгэл уухгүй л хэцүүлдэн даа. Бид идэг хүүхд тогтол яадаг гэсэн нөө ах нар бас ганц нэг хөлс мүс ингээл хусаалд олож давстай байвал болоогүй байна гэдэл. Давсгүй одоо бараг болцсон байна ч гэдэг нэг тиймэрхүү л яадаг гэсэн. Би тэтэл одоо нэг тэгж яадаг. Ер нь бол угаасаа толтлон ажлын нэгээл тэгэл марталч. Ер нь мормал гэж ууж яаснаас ерөөдөө нэг 9 онд манай өөрөө яг нэг саарл үрээ амуу Эрдэнэтэд дайрагдчихсэн. Тэгээд Палмахын заалан төрөл яг манай
аавын нэр дээр манай саарлаар хайрчсан. Тэр хоёрыг яахад бас өнгийн анх ер нь аймагт яг өөрөө туслах уяач мэгч болсон байхаа тагцсан бас мод байсан. Тэр ер нь хамгийн анх. Тэгэл бос нь өмнө нь удаан палан махаа өгөр хүүхэд толцуулдаг гэсэн. Нөгөө айрагц мөрөө хөтлөм хөтлөөл тэргээр л хүмүүсийн нэрээр л алхавар санагдав. Хадагтай мөр хөтлөгч ер нь тэгэл хүүхэд тогтол жаргаллаа л шүү дээ. Монгол наадмын ерөөсөө 4 тим юм чи. За одоо өнөөдөр 400 морь уралчлаа. За эхний 10-ын байрыг хувилж мөвлнө гэсэн юм байхгүй шүү дээ. Тэгээр ерөөсөө 5хан л тэр хашаанд орно. Тэгэл болоо. Тэр 6 мургаа бол за олон морь уралцсан юм чи оруулаа яриг гэсэн юм байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр чинь бас ер нь бас хатаа дүрм шүү дээ. Зарим шинэ морь мал гэж байгаа юм шиг айрагдахгүй болохоор бас жоохон тийрэд идэх хөөх. Хамгийн нэгдүгürt ерөөсөө морь хүүхд хоёр ингээд минь дахиад ороод ирэхээр тэр наадам чи ерөөсөө ямар ч тийм стресс хөөдөг хөөх. Би л ер нь тэгдэг. Зас дахиад наадам чи тэр яа гэдэг хүүхд маань зарим хүүхдүүд чинь бас нэг жоохон ургуурдаад идэв шүү дээ. Айрагдныг бодцоо явж 6 7 за яад дараагийн наадам зөндөл байгаа чи. Тэгэл нэг хүүхдэд тайвшруулаад тэгэл явчихсан. Ингээд нэг морь нэг доголох ч юм уу хүүхд унчих тохиолдол хэрэг хийцэн юм шиг тийм сонирмолчтой. Тэгэхээр ерөөсөө хүүхд мөр хоёр нэгдүгээр бүр ингээ сайхан тавих гээд ирэхээр би бол тоодох шин. Дахиад зөндөө уралдаа маа. Тэгэхгүй тэгэл твдээд л яач яагаа гэж зарим нь жоохон нэрвтэй л чинь нэгсэнтэй одоо миний мөр яагаа явахгүй байна гэж зарим хүн чи. Тэр чи одоо нэг хорн гараагүй л байдаг байхгүй. Тэгээ нэг шар хорн буцлаад ерөөсөө. Ингээ тоохоо байхаар юм чин цаагаараа тэгэл. Цаг нь болохоор л орчдөө шүү дээ. Яшир. Болоогүй бол тэгэл цаанаасаа хөвд тохиолдол болоогүй бол тэгэл орохгүй шүү дээ. Хичнээн сайн байгаа ч гэсэн мөр болохгүй тохиолдол бас байна. Яаж хийж байгаа л нэг 6 7-оор явж. Эсвэл нэг хөлгаар нь ингээд жоохон тоглоод авахгүй ч байх юм уу. Эсвэл нэг хүүхд нь хазаачдаг ч юм уу тий. Тэгээд хичнээн сайн байсан ч болоогүй юм бол тэгэл за хүүхд мөр хоёр минь цагаан тавих гээд хараад ирсэн. Тэгэл хүн болгол тэр айргийн хашаанд орохыг хүсэж байгаа шүү дээ. Бүх үеэш нар орж ах чинь тэр чи би ганцхан хүсэж байгаа юм биш юм чи. Тэгээд болохоор л орчдөг. Орхоороо тэгээд орхотоо толол заримдаа бөөнөрөө сайхан. Сүрдмээр л юм лээ. Тэр төв цэнгэлдэгч бас л мундаг том яг ингээд татар нараад авчихсан. Мундаг ант штэ. Тэгээд татар нараал яаст ингээд ордог юм байна да ямар ч хэсэл гээд. Анх улсын наадманд морь харигдалт хоёрыг харигдалчихсан. Тэгээд аавар гоцрол аав хүн чадчихлаа штэ гэдэл ярьчихсан. Төрийн наадманд цэнгэр хашаанд морь оруулахын сан гэж хүн болвол бодж мөрөж шүү дээ. Гэтэ яг ингээд шатчитантай сумынхч байсан, аймгийнч байсан, төрийн наадмч байсан гоё шүү дээ. Бид чинь бүгдийг ингээд анханаас нь хүүхд тахта сумын наадманд морь харигдлаа ахагаа дагаал явж хахад л тэр дотор бол бас фактахгүй л ирэлтгэл байсан. Аймаг тэгэл уяач бол аймгийнхаа наадманд морь оруулаад харигдлаа тэр хашаанд ороход чинь ингээд яг нутаг орондоо болохоор ингээд таньж мэддэг ах トゥ нар ингээд тэр баяр иргэн наалаа гэл ингээд гэсэн тэр дотор чинь бас огшоод гоё. Тэгэл төрийн наадмын тэр стенд ороход хамгийн дээдлэнтэй ер нь тэрэнд л орох гэж л ерөөсөө одоо хүүхд тахаас л мөрөж гисэн шүү дээ. Тэ аавч хоёр одоо би нөө эхний жил тэгж явахдаа ерөөсөө эхнэр тэгэж яваагүй. Сүүлийн 2 3 жил дандаа эхнэртэйгээ явдаг болчихсон. Тэгээ эхний жил болохоор бас ингээ морьдоо аваад өөрөө нөгөө. Тэгэл энэд маань гэртээ ээж хоёр гэртээ эхнэр хоёр гэртээ байсан. Хоёр гэртээ л ойрлоод байсан л гэдэг шүү дээ. Тэгэхээр би л одоо тэнд л орч бол бүх гар гэр ах トゥ туслах уяаш нар бүгдсэн унаач нар маань бүгд л тэрийг хүсээл үлдчихэж байгаа юм шиг миний хард. Заагаа маань авцмаар орчаасаа эхнэр нөхрийн маань орчаасаа хүүхдийн маань орчаасаа тэгэл уяачийн маань орчоос энэ олон хүний хүсэл юмар тэнд орж байгаа юм шиг бүгд л би тэнд ороод бусд нь эндээ баярлалаа тэгэл. Ер нь талдаа л баярлдаг л амар л баярлдаг л. Тэр чинь ерөөсөө тийм амархан тийм болчих юм байна гэсэн бодол төрөх хэмжээний тийм амархан асуудал биш л. Яг сайхан азрынхаа буюу сүүлийн 3 жил тасралтгүй байсан чинь доржлаа. Тэр хоног том уяаш нарын яри хүртэл өгдөг шүү дээ. Энэ дөрөв уулын донд 30 40 жил морь мордууллаа. Нэг ч морь харагдсангүй бас гэл уяаш нар хүртэл байдаг. Тэрэнд орох ч тийм амарч тэгээ орчоод за болчлоо ч гэж бодох юм байхгүй. Тэгвэл дахиад одоо илүү хичээх хэрэгтэй л гэж бодож байна. Тэр нөө төрүүлэх бүх тодорхой морь хоёр ер нь бол тодорхой байдаг л гэж яддаг шүү дээ. Аль азтай одтой нь. За тэр километр зайг хэдэн минутанд тууллаа гэдэг яг одоо улсын наадмаар нэг бүртгэл яваад. Гэхдээ яг тэр чинь
газарны уралж байгаа газрын онцлог байгаа байхгүй. Хүн чинь 100 м-т гүгт яг нэг тэгш талбад гүгэл минутаа хэмжиж байна. Монгол орчин чинь болохоор зарим газар авруудаа уралдан, зарим газар өгсөн, зарим аврууд уралж байгаа минут гэвэл тэр уралж байгаа талбай тэрэл өөр ингээд газар тэрнээс ч өндөр бага минут давхуулаад ороод ирсэн тохиолдол байж болно л доо. Газар нутгийн онцлогоос л. Тийм учраас яг за 100 м рекорд бол тэр мэр хийхдээ үсэж байна. Хамтран ажиллагч Эрдмит компани мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр их байгалаас дэлхийд хүргэн Эрдмит компани. Хамтран ажиллагч Lily Dent шүд эрүүн нүүрний гажигдсан эмнэлэг. Таны нэмсэглэл бидний зорилго. Одоо ихмээр бол ер нь бол хамгийн их ажиллагаа их тийм одоо шүү дээ. Ер нь бол хаттай тийм. Одоо хамгийн төсвөр төвчээртэй нь болчихж байгаа байхгүй тийм үү. Тэгээд ер нь ихмээр олон жил үедээ дэрсэн ихмээр зэрэг ер нь айгүй хатуу байт. Тэр их ажиллана л гэсэн. Бага шүдлийн залуу эдэн эсвэл арай бага ажиллана. Одоо амралттай ганц нэг дундаа тий. Тэгэхгүй болохоор яг ихмөр шиг уйчих юм бол тэр чинь бас болохгүй шүү дээ. Насан туршсан тамирчсан 10 жилийн хүүхдээр адилхан бэлдээд нөгөөт нь цөмөрч шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө ихмөр ер нь арай ажиллагаа ихтэй. Нухаж хахад нухар тат. Тэгэхээр урамтай байдаг. Энэ хулмөр эрдэнэт төрүүлж ирсэн. Тэгээд одоо энэ хээрмөр манад эрдэнэтэд 3 жил дараалал төрүүлж байна. Энэ хээрмөр хулмөр 2 мөлөөр. Хулмөр нэм төрсөн дүүгүүнээс миний энэ хээрмөр гарсан. Ер нь л хатаа байт шүү. Эхлээд л нэг хайхтар явахгүй дээ. Мэдхгүй юм бол энэ чинь жил явахгүй байна даа гэж харамаар л итгэх. Тэгээд сүүлдэр ингээл яг улсын наадам амгийнхаа баярыг төхөөд ирэхдээ ер нь л янзын л гоё л бит. Хатаа байт. Ер нь бол тэгээд тийм маргаангүй спорт гэж байгаа. Одоо хүн болгоно л одоо ямар нэгэн өнцгөөс хүн болгоо өөр өнцгөөс харна шүү дээ. Тэгэхээр чин тэр бол маргаан дагуулах нь бол боломжтой. Тэгээд яг одоо энэ үйл одоо цаг үеийн юм болчихлоо л дээ. Бид дүүгтахаас ахуулаад төрүүчийн импортын адаа орж ирээд одоо морин тойрол гадуу гэж ярьдаг шүү дээ. Бид хэдвэл тэр чин бол одоо ялгаахгүй л тухайн үед Оросоос орж ирсэн цэвэр азрын ил өрөөд мө тавхиад байгаа шүү дээ. Тэгээд тэднээс нь яг хотороо яг тараад уусаад тэр тухай дээр үе тийм одоо байж л эсвэл өгнөний надад өгөхтөл бас л тийм релиз тийм адаанууд байсан гэж бас азаргамнууд нь яригддаг шүү дээ. Тэгэл одоо цаг үеийн юм болчлоо. Одоо тэгээ яалчихгүй сайжирсан адуугаар уралдахгүй бас амжилт гаргахад бэрх болчлоо л дөө. Одоо ч нөгөө спорт болцсон зардал одоо дагаад өчнөл юм болж цаг зав зардал мөн тэгэл хүний хөдөлмөр гэл тий. За хаагур уралж юу гэдэг бодолтой он гэж байхгүй шүү дээ. Хэн болгоно л мөрөө тархин тахиулахыг хүсэж байгаа. Сайн уралдахыг хүсэж байгаа. Сайхан наадахыг хүсэж байгаа. Тийм болохоор одоо тэгэл цаг үе дагаад би бол нэг хэний буруу гэж боддог юм уу? Хүмүүс яг чанаргүй болчлоо гэдэг. Тэр чинь янз л да. Зарим нь бол үнэхээр сайн чанартай гарч байгаа тохиолдол хүртэл байдаг. Унахад хүртэл зарим нь одоо юм 50-тай адуу гэж яриад байгаа шүү дээ бид. Үнэхээр сайн мөр зүр хүртэл байдаг шүү дээ. Муу гарах тохиолдол бүгдээрээ амар сайн гарна гэж байхгүй шүү дээ. Чи уус байгалийнхаа угаар одоо ингээд устдаад агалга болно гэж би нэг боддог юм Монголд. Байгалийнхаа ямар уусаа шалгараад чадж байгаа нь үлдэн чадахгүй байгаа нь өхөөл тэгэл тус. Одоо өхрийг хүртэл одоо сайжруулаад байгаа шүү дээ. Ашиг шимээ бодоод бид дуяш нар бол тэгэл хурдан хурцайгаа бодоод сайжруулж байгаа байхгүй. Тэгээд тэн дотроос чинь муугууд нь ялгарлаараа өгөх шүү дээ. Зүрх сахалчдаг шүү яг ирэхэд. Ер нь гэл энэ дотор ирсэн юм буцлаад байгаа шиг бол гар мар салгалаа л. Тэгэл биш дотроо эмээгийнхаа нэг зааж гिचсэн жижигэн тарин тэрийг л аншаал тэгэл за хүүхэд маань бит юмчаасан. Стах эргээсээ гэл тэгэл хараасан гэж. Хүүхэд багт эмээгээс сэрч тэрийг аш тэгэл мөр өснөөс ашлаа манда. Эргэх мөчөл бас нэг санаа болгож дээсүүлчихдээ юм л сандраагаад ирсэн. Эргээл тавьширч байгаа чи. Яг тийм нэг төхөөрөмжөнд тэр олоолоо ороод ингээд чи ерөөсө хүн мөр уяач одоо тэр тий унаач бүгд л яг тэр дотор ингээл яг бүх юмыг чимээгүй болгох юм бол тэр зүрхний цохилтол лүклих амар сонсогдох. Айдас ч юм шиг амар гоё мэдрэмжлэлтэй. Сонио адреналин ялгараасаа тий адреналин ялгараасаа мэдрэмжлэлтэй. Бахархна төрсөн нутаг өссөн нутаг хоёр амар бахархдаг шүү дээ.
Ягаад төрсөн нутгаараа бол бахархгүй байхаа шүү дээ ерөөс. Өчтний үлгээгээд сайхан ангаа. Төрсөн өссөн нутаг Эрдэнэт маань би Эрдэнэтийг ингээд ирсэн хүмүүс ямар ээлтэй нутаг гэж боддог. Ирсэн хүн болгоно л ер нь ямар нэгэн байдлаар амьдралын дэвшил сайн явдаг. Сайхан уулынхаа буйнд бүгдээ сайхан амьдарч байгаа. Энэ уулынхаа буйн хүртэг хүн баг байхгүй. Ямар нэгэн төрлөөр л хүртэж байгаа. Ажилтгүй байсан ч гэсэн л хүртэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ нутгаараа баярхаж баярлж л яаж байгаа юм. Би чи ярьцлага юм мөндөл хийвч яг төрсөн нутаг маань арангаа гэх ерөнхийдөө Эрдэнэт орхон аймаг гэж л яг дуртай байна. Өссөн ялжгүй миний ингэ нэг хүн болоод бүх дурсамж маань яг энэ нутагтай л холбоотой. Ерөөс өөр нутаг руу очиж яасан байхгүй шүү дээ. Мэдээ осноос ахуулаад бүх дурсамж байна. Тэгээд төвчөө сайхан ээлтэй нутг юм да 50 жилийн болж тий. Дэс гараагаа ихэлсэн нөөл хүмүүс байгаа сайн сайхан явж байгаа. Энд ирээд сайхан амьдарч байгаа бүх хүмүүс байгаа. Хаймгараа өгөлдөг турж өссөн, эр суурьсан анхны илгээлтийн эздгээл одоо ажиллаж амьдарч байгаа хүмүүс. Найз нөхдүүд тэгээд ангийнхандаа аав ээж хат нартай бүгдэнд сайхан наацгаараа 50 жилийн баярын мэнд төргий. Түмний нэг зураг контент